2014 оны 9-р сарын 27-нд Энэтхэг улсын ерөнхий сайд эрхэмсэг ноён Шри Нарендра Моди нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 69-р чуулганы эндэр дээрээс йогийн олон улсын өдөртөө болохыг уриалжээ. Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модиг үг хэлнүү хэмээн баяртайгаар урьж байна. Өнөөдөр миний бие та нарыг өөр асуудалд анхаарлаа хандуулаасаа хэмээн хүсэж байна. Бид цаг уурын өөрчлөлтийн тухай, бие махбодын цогцоор нь эмчлэх тухай, байгальтайгаа зохицон амьдрах тухай, үндсэн хэрэгцээндээ анхаарлаа хандуулах тухай ярьдаг. Харин өнөөдөр миний бие йогийн талаар ярихыг хүсэж байна. Йог бол бидний эртний хосгүй үнэт өв уламжлал билээ. Йог нь бие болон сэтгэл, бодол болон үйлдэл, амжилт болон өөрийгөө хянан жолоодох, хүн ба байгалийн зохицол, тэнцвэртэй байдлыг хадгалах бэлэгдэл юм. Йог нь эрүүл мэнд болон сайн сайхан аж төрөх, талаарх цог цухаан. Йог нь бие бэлтрийн дасгал хөдөлгөөн гэхээсээ илүүтэйгээр амин сүнстэйгээ, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах арга гэж нэрлэж болно. Йог нь бидний амьдралын хэв маягийг өөрчлөө зогсохгүй, цаг уурын өөрчлөлттэй тэмцэгдэж ач тустай. Энэхүү чиглэлд эхлэлийн тавихын тулд олон улсын йогийн өдөртөө болохыг уриалж байна. $5,000 жилийн төчнөөс Энэтхэгт үүсэн хөгжиж ирсэн цагаас ахуулаад өнөөгийн спорт зал, сургууль, цэцэрлэг, хүрээлэн зэрэгт хийж буй йог нь дэлхий дээрх олон хүний таашаалд нийцсэн эрүүл мэндийн зогц дасгал болоод байна. Йог хийснээр сая хүн эрүүл энх, тэнцвэрт байдал, эв зохицол, сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг олж авч байна. Йог нь шашин шүтлэг, газар зүй, үндэс угсаа, үүсэл гарлын хил хязгаараас дахин биднийг эрүүл саруул, тайван, эв зохицолтой, хүмүүн болохоос гадна байгаль дэлхийдээ ээлтэй, доктортой, хөгжил, энх амгалан зориг болгон дэлхийг хөгжүүлэхэд тусдим үзүүлнэ. Гэвч йог гэж юу юм бэ? Йогийг хэрхэн яаж хийдэг юм бэ? Йог хийснээр бид өөрийн амин сүнс болон байгаль дэлхийтэйгээ эв зохицолтой оршиж чадах уу? Йог ертөнцид бидэнтэй нэгэн адил аялахыг урьж байна. Жил бүрийн 2 дугаар сард дэлхийн өнцөг булан бүрээс цуглах мянган хүн Гямлан руу дорших Ришикеш хэмээх эндхийн ариун лагшин газар цуглан йогийг өөрийн биеэр хийж мэдрэх, сурах, сурсан зүйлээ бусадтай хуваалцахаар цуглардаг. 50 улсын орноос цугласан йогчид 7 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг олон улсын йогийн фестивал, сургалт семинар, бясалгал, хичээл зэрэгт хамрагдаж, авшиг хүртгийн сацуу, идүүгээ амьд сүрэн байгаа йогийн их мастеруудаас сургаал сонсдог. Йогийн багш нарын дэлхий дээрх хамгийн том цуглаан энэ хотод зохион байгуулагдана. Миний бие энэтхэгт ирснээр нэгдэл гэдэг зүйлийн хувьд йог ямар утга учиртай болохыг чин зүрхнээсээ ойлгосон. Йогийг бие махбодын хувьд ойлгодог байсан бол энд ирснээр йог нь бие сэтгэл, бодол, сэтгэл хөдлөл, сүнсний нэгдэл байгаа зогсохгүй. Жинхэнэ йог гэж юу болохыг зах цухаас нь мэдэрсэн. Йог гэдэг нь тэнгэрлэгтэй нэгдэгтэй ижил утгатай. Би үргэлж өвддөг байсан. Яагаад ч юм байнга өвддөг байсан. Тэгэд гинэт энэ байдлаас гарах гарц хайх болсон. Йог хийдэг болсон. Ингэснээр амьдрал илүү өнгө үзэмжтэй, илүү утга учиртай болсон. Олон улсын йогийн фестивалд
8 дахь удаага ирж байна. Их мастер болон багш нарын хамт суралцахаар ирсэн. Сурах хичээлэг хөгжөхөөр ирсэн. Бидний хувьд йог гэдэг нь эв нэгдэл ба хайрын илэрхийлэл, дотоодод орших хайр ба ин хамглан. Би оюутан байхдаа баг зэрэг өвдсөн. Тэгээд йогтой очирсан. Би дасгал хийдэг болсон. Бүрэн эдгээрээ зогсохгүй урд урдынхаасаа ч илүү эрүүлсэн. Тэгэхээр их гайхсан. Йог сонирхдаг болсон. Гэвч энэ бүхэн хизээ эхэлсэн юм бэ? Хүмүүс байгаль дэлхийдээ зөгцөн амьдрахыг уй үед хичээж ирсэн. Гэвч бидний хэрэгцээ шаардлага байгаль эхийн эсрэг, нэгнийхээ эсрэг чиглэг болсон тэр үед урт удаан түүхэн хөгжлөн явцад энэтхэгийн хаа нэгтэй хүмүүнийг байгальтай зөгцөн амьдруулах хүсэл тэмүүлэл нь хүнийг өөрлөгөө өнгөж харах чиглэл рүү хандуулсан. Энэ дотоод аяллыг йог гэж нэрлэх болсон. Йогийн гарал үүслийг илтгэх баримт нотлохоо 5000 гаруй жилийн тэртех Индус Сарасвати соёл иргэншлийн дагуурсаас харагдана. Археологчид йог мэт дасгал, хөдөлгөөн, мэндчлэг хийж байгаа хүмүүсийн дүрс бүхий сэлбэр, тамга болон бусад эд зүйлийг олж илрүүлжээ. Эдгээр дүрсийг дараачаар Пушупати, Рудра болон Шива бурхны холбогдлолтой дагуурсаас олсон байна. Шиваг хамгийн анхны йог хүн бөгөөд хүн төрлөختөнд йогийн шинжлэх ухаан бөгөөд урлагийг зааж өгсөн хэмээн хүндлэн биширдэг. Энэхүү холбоог энэтхэг, төвд, балб зэрэг улсуудаар даянчилдаг садху його шийдэнгүүдээс харж болно. Йог гэдэг үг нь санскрит хэлнээс гаралтай бөгөөд Ведийн үе буюу манай эртний өмнөх 1000 жилд өргөн дэлгэр хэрэглэгддэг болсон байна. Йог гэдэг үг нь юуж буюу холбох, нийлэх, барих, зэрэгцүүлэх, дэгшлэх гэсэн утгатай. Өөрийгөө амь сүнстэйгээ болон байгаль ихтэйгээ холбохыг өөрийн их үүсвэртэй буцахыг хэлж байгаа юм. Йогийн гүн ухаан Симхана гүн ухаанаас гарал үүсэлтэй бөгөөд орчлон хорвоо, пуруш болон практикийн буюу ухамсар ба байгаль их хоёрын нэгдмэл хэмээн үздэг. Энэтхэгт йогыг өргөн дэлгэр мэддэг байсан бөгөөд тэр үеийн Ведийн сургаалуудад нэн ялангуяа Upanishad судар, Буддийн болон Жайны сургаалуудад ч гэсэн тусгалаа олсон байдаг. Upanishad йогийн дөрвөн төрлийн дасгал сургалтын талаар дурддаг. Мантра буюу тодорхой дуу хавьяа уншлагыг дахин давтаж хэлэх. Лая буюу оршихуйтайгаа холбогдох, хаадха буюу өөрийн дотоодод орших эрч хүчийг тодорхой суугуудаар урсгах болон Raja йог буюу одоогийн бидэнд Дhyana буюу Ashtanga йог хэмээн танил болсон бүрэлдэхүүн хэсгүүд бий. Өнөөдөр дэлхий дээр орших йогийн болон сургуулиуд йогийн эдгээр зарчмуудтай ямар нэгэн байдлаар холбогдсон байдаг. Манай эртний өмнөх 2 дугаар зуунд йогийн сургаалуудыг тусгай тэмдэглэгээ бүхий судар болон бичиг үлдээснийг Патанжали йогийн судар хэмээн нэрлэх болсон. Йог бол өөрийн амь сүнстэйгээ учирч түүнийг таньж мэдхийн тулд сэтгэлийн илэрхийллүүдийг намжаан тогтун болгох зорилгыг агуулдаг. Патанжали судар төгөөснөр бид ертөнцтэй уяад байгаа хүлээсээс ангижирч өөрийн бодит ухамсартай нэгдэхийг йогийн зорилго хэмээн үздэг. Тэтри Upanishad өгүүлснээр хүний биед 5 давхраг буюу кошоогоос бүрддэг бөгөөд тэдгээр нь бие биентэйгээ харилцсан хамралтай хэмээн үздэг. Тэдгээр кошогийн тэнцвэрт байдал алдагдахад өвчин шанал ирж зөгцөл алдагддаг. Харин йогийн тусламжтайгаар тэдгээрийг нэгтгэж чадсанаар эрүүлэнх, бясалгах, ирж хүч бүхий сэтгэл ивэл өршөөлт боддог юм. Үндсэн кошон махби буюу Annamaya коша, дараагийнх нь Pranayama коша буюу энерги, ирж хүчийн давхарга. Гуравдугаарт Manamaya коша буюу оюун ухамсарын давхарга. Дөрөвдүгээрт Vinamaya буюу дээд сэтгэл буюу зөн бэлгийн давхарга. Эцэст нь оршихуйн дээд давхарга буюу дээд төлөвт орших. Түүнийг Anandamaya коша хэмээн нэрлэдэг. Pranaya буюу
Хүн бүрд орших амьдрах эрч хүч нь эдгээр давхаргуудын хооронд чөлөөтэй хөдөлж, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог хангаж байдаг. Давхар хоорондын зохицлыг хангахын тулд Патанжалид йогчдод зориулсан Аштанга буюу 8 мөч бүхий системийн тухай өгүүлдэг. Эхний мөчийг яма буюу йогч хүний хувьд энэ дэлхий дээр хийж болохгүй зүйлсийг таниулах мөч. Хоёрдугаарт ньяма буюу йогч хүний хувьд хийж болон бодож болох зүйлсийг таниулах мөч. Гурав дахь мөч буюу байрлал аасан авч эрч хүч дамжуулсан сэтгэлийг номхдох үе шат. Чухамхүү үүнийг л өнөөгийн хүмүүс йог хэмээн нэрийдэг байгаа. Дөрөв дэх мөч нь пранаяма буюу амьсгалаа удирдсанаар биеийн таван давхаргад амьд итгэх эрч хүчийг нийлүүлэх буюу удирдан чиглүүлэх мөч. Прана буюу амин эрчим ертөнцийн амьд итгэх эрч хүч бөгөөд амьсгалаа удирдан дасгал хийснээр бие болоод сэтгэл санааны байдал сайжирч тэнцвэрт байдал хадгалагдана. Дараагийн мөчийг пратахара буюу өөрийгөө хянан жолоодон мэдрэхүйгээ дотгож чиглүүлснээр ангид хэрнээ тэнцвэртэй оршихыг илтгэх хүчлэл. Сүүлийн гурван мөчийг антранга хэмээн нэрлэдэг бөгөөд тэдгээр нь йогийн дотоод руу буюу өөрлөгөө чиглэх дадлууд юм. Тэдгээр сэтгэлийг удирдахын хотод оршин. Дахарана гэдэг нь нэгэн үзүүрт сэтгэлд өөрийгөө дадуулах буюу ямар нэгэн зүйл тухайлбал өөрийн амьсгал, эд зүйл, үг, дүрсэнд анхаарлаа хандуулан төвлөрөх чадвараа хөгжүүлэхийн тухай юм. Гяна гэдэг нь гүнж бясалгалд өөрийгөө дадуулахыг хэлж байгаа бөгөөд ийм төлөвт оршиж чадваас өөрийн бие сэтгэлийн эргэн тойрон болж буй зүйлсийг ухамсарлахын зэрэгцээ аниргүй болохын тулд өөрийн өөрийгөө дадлгажуулахыг хэлж байгаа. Эцэст нь самади буюу үгнээс чинаагш байх ухамсарын дээд төлөв. Энэхүү төлөвт орших үед бясалгагч бясалгалын объект болон түүний эргэн тойронд байх юм бүхэн нэгдэн үүсч нэгэн зүйл болохыг хэлж байгаа. Самадигээс гадна йогчд кавлайм буюу бүрэн эрх чөлөө болон ананда буюу өршөөлөвлийг мэдэр та йогийн эхний 5 мөчийг өөртөө хэвшүүлж чадвас сүүлийн 3 мөч танд зөнгөөрөө хөгжих болно. Эдгээр дасгал сургалтыг хийснээр йогч хүн өөрийгөө кошо буюу биеийн давхаргуудыг байгаль дэлхий огторгуутай гайхалтай эв зохицол байгаар хөгжүүлж чадна. Йог гэдэг нь дhyana. Дhyana гэдэг нь йогийн жинхэнэ эхлэл юм. Бид бясалгал хийж эхлэснээр нэгэн сайхан ая тухтай байдлыг мэдэрч синержи өөрийн дотоодод гарч буй өөрчлөлтийг мэдэрнэ. Тэдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд бид илүү сайхныг илэрхийлэх хүмүүн болж төлөвшнө. Харин сайн хүмүүс сайн сайхан нийгмийг зогсоодог юм. Эртний энэхийн ангаах ухааны мэдлэгт зориулсан аюуш хэмээх нэртэй ям мөн уламжлалт йогийг хадгалах, баримтжуулах, дэлхийн бусад улс орнуудад зааж сургах зорилготойгоор Моришиас нэрмжит үндэсний йог шинжиллийн хүрээлэн зэргийг байгуулсан байна. Тус хүрээлэн суралцсанаар йогийн диплом зэрэгтэй төгсөх боломжтой бөгөөд энэтхэг улс болон дэлхийн дахны йогийн багш сургуулиудын сүлжээ, дасгал сургууль зэргийг тус хүрээлэнгээс удирдан залах үүрэгтэй юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь йогыг энэтхийн уламжилт эмчилгээ хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд йог шинжиллийн хүрээлэнд нэмэлт санхүүжилт олгон гишүүн бусад бүх улс орнуудад йогийн сургуулиудыг талаарх чигүүрэг өгсөн байна. Энэтхэг улс йог нь хүн төрөлхтний өмч хэмээн үздэг уламжилт йогийг нээлттэй элен талангийн байдлаар бусдад хуваалцах хэрэгтэй хэмээн үзлийг баримталдаг. Тус хүрээлэнгээс йогийн асана буюу дасгал хөдөлгөөн, сургаал номлол, судар, техник бүхий хамгийн ариун цуглуулгатай дижитал номын санг бий болгожээ. Энэтхэг улсын урт удаан түүхэн замналын явцад йог нь өдөр тутмын амьдрал нэлээдгүй өрөг гүйцэтгэж ирсний төдийгүй ихэнх шашин шүтлэг гүн ухааны чиглэлийг байгууллагад йогыг өөрсдийн зан үйл арга барилдаа ашиглаж ирсэн. Дундад зууны үед хоёр их мастер йогийн дасгал сургалтыг сэргээхэд нэлээдгүй өрөг гүйцэтгсэн. 8-р зуунд Ади Шанкаран Упанишад болон йогийн хүмүүсийн ухамсар таарсан байдлаар дахин сэргээсэн бол түүнтэй нэгэн цаг үе амьдарч байсан Ната Сабьядгийн Горакшанад хата йогыг сэргээх үр гүйцэтгсэн. Харин 18-р зууны үед гэхэд йогийн дасгал сургуульд нь хаалттай сүм хийдэд хийгддэг зүйл болон энэтхэгийн энгийн ард иргэдийн амьдралд дийлэн үзэгдэх болоод байлаа. Йог нь 20-р зуунд дахин хөгжиж цэцэглэж ирсэн. Йог нь энэтхэгчүүдийн дэлхийд дахинд өргөн барж буй том бэлэг билээ.
1890 оноос хойш олон эмнэлэг багш нар йогыг дарахаж эхэлсэн. Түүний нэг нь Swami Vivekananda. Дэлхийг Ведийн сургал болон Раж йогтой танилцуулсан Swami Yogananda дэлхийг Крия болон Кундалини йогтой танилцуулсан бол Swami Shivanand, Swami Rama, Swami Satchidanand, Swami Golanand Шри Йогиндчвар зэрэг багш болон агуу йогчид йогийн гүн утга агуулгыг дэлхийд тархах үүрэг гүйцэтгэсэн. 20 дугаар зууны хамгийн нөлөөтэй багш нарын нэг Шри Кришначаран Мисурийн Махарадж багшийн хувийн багш байсан төдий энэхэг улсад 1930 оноос эхлүүлэн хаадга йогийн нийтэд зориулсан үзүүлбэрийг санаачлан зохион байгуулсан хүн билээ. Түүний шив болох Бикс Ангер Пабити Джонс болон түүний хүү Десакарачаря йогийн тэргүүлэх игнэний амьд үзүүлэн болж тархах үүрэг гүйцэтгэсэн. Ангер йог болон Джонсын Аштанга Виняса йогийн сургуулиуд нь Америк нэгдсэн болон Европт тэргүүлэх йогийн сургууль болтлоо хөгжсөн юм. Айнгерийн 1965 онд хөвлөлтөөс гарсан йогийн зам мөрийг гэрэлтүүлэхүй ном нь йогийн дэлхийн сурагч бичиг болсон бөгөөд 17 орны хэл дээр орчуулагдсан хэвлэгдэн гарсан байна. Огт мартагдсан байсан йог одоо борооны дараах мөөг шиг өсөж үрдсэнд маш баяртай байдаг. Тэд ямар ч байсан эхэлсэн зүйтэй. Эхлэлийг тавихаас өмнө цаад агуу том зүйлийг мэдэрсний дараа тавьсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр йог нь тэдгээр пионеруудын үеийн йогоос хол хөгжсөн Шри Рави Shankar, Пужи Swamiji, Баба Рамдев, Swami Niranjan, Садгуру Жаги Васудев нар нь уламжлалт йогийн гал голомтыг сахин хамгаалж байна. Bend more and smile. Wow, what a pose. Энэтхэгийн тэргүүлэх сэтгэл зүйн хүрээлэнд аюуш судалгаа шинжилгээний хүрээлэнгийн санхүүжилтээр хийсэн судалгаагаар гайхамшигт үр дүн илрүүлжээ. MRI тархины бичлэгийн аппаратаар тархинд гарах йогийн үр нөлөөг судалж үзэхэд йог хийснээр тархины зарим нэг хэсэгт онцгой өөрчлөлтүүд гарч байгаа нь ажиглагдсан.
on my mind, Йогийн I бодсон дээр normally гарахдаа think би about надад so хүндрэл many бэрхшээл things учруулдаг that маш олон зүйлийн give me тухай боддог. challenges Бодсон and дээр so байхдаа many things зүгээр in life. нэг йог хийх биш, йогийг өөрийн дотор мэдэрдэг. It's not just yoga on when you are on the mat. Yoga is also Жухам within яг энэ зүйл таныг you. өөрчилж чадна. I've Та seen өөрийгөө and I өөрчлөөд realize that маш this сайн can хүн болж change. болно. You can even change yourself and become a very nice person. Йогийн аж тусыг шинжлэх ухаан болон анагаах ухаан хүлээн зөвшөөрөд байгаа. Энэтхэгт йогийн илааршуулах аж тусыг хэдэн мянган жилийн тэртэгээс мэддэг байсан. Аюрвед нь энэтхэгчүүдийг өвчнөөс сэргийлэхэд нэлээдгүй үүрэг гүйцэтгэж ирсний сацуу. Ухамсарын дээд төлөвт орших, эрүүл энхийг өөрийн чадлаар зохицуулах, дасгал сургуульд хийж байгаа хүнд эрх чөлөөг мэдрэх боломжийг олгож ирсэн. Dr. John Denninger of Harvard University Medical School conducted a 5-year study into yoga and meditation, and his findings are transforming how the global scientific and medical community see yoga. Well, the really exciting thing is that we've actually been able to show that meditation can turn genes on and off. Meditation and other practices like yoga can turn genes on and off in a way that's beneficial for health. What that means, for example, is that if you have cardiovascular disease, that we can make changes that are effective in increasing your long-term health. At India's leading neurosciences institute, NIMHANS, advanced research into yoga, supported by Ayush, has revealed amazing results. They've examined the yoga effects on the brain using MRI. There are some areas of the brain which get better following yoga. And there are some situations wherein when chanting of Om happens, there are areas of the brain. Дүнчлэн Ом авааг уншихад хүртэл тархины зарим хэсэгт өөрчлөлт гарч байгаа нь харагдсан. Ом буюу өөр ямар нэгэн уншлага, тухайлбал Коран, Библи уншихад таны чих үйлслийг хүлээн авч чихээр дамжих цахилгаан эрчим хүчинд нөлөөлж эхэлдэг. Тархинд нөлөөснөөр хүнийг тайвшруулах үүрэг гүйцэтгэдэг. Йогийн шинжлэх ухаан болон анагаах хүч чадлыг судалдаг өөр нэгэн энэтхэгийн тэргүүлэх судалгааны хүрээлэн болох SVSA их сургуулийн NASA-д ажиллаж байсан доктор Нагендра Үсгэн байгуулсан. Анагаах ухааны энэтхэг зөвлөлөөс баталгаажсан йог болон неврологи судлалын агсан шатны судалгааны төв нь йог заахын зэрэгцээ. Олон улсын сэтгүүлд нийтлэл гаргаж, Арагодама хэмээх йогийн өвөрмөц эмчилгээ судлалын хэвтэн эмчлүүлэх төвийг ажилуулдаг. Йог нь тавгүй байдал, стрессийг бууруулах үйлчилгээтэй болох нь нотлогдохын зэрэгцээ, тархи болон генийн үйл ажиллагаанд нөлөөлж, сайжруулж, өр нөлөөтэй нь тогтоогдсон байна. Миний бие мансууруулах бодисд ихээр донтсон байсан тэр үе. Сан Франциско хотын гудамжаар явж байтал йогийн самбар хараад йог зааж буй багшийг олж харсан. Багш болох бүсгүй тонгоосоор байгаад миний хувьд хүний бие махбод хийж гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байсан биеийн хөдөлгөөнийг хийж үзүүлсэн. Тэр бүсгүй үргэлжлүүлэн хийгээд байсан. Тэр уян налархаа, дэгжин, хүч чадалтай харагдаж байсан ч түүний эрх чөлөөтэй байдал намайг өөрийн ирэхгүй татсан юм. Яг тэр үед би донтолтоос салахыг хүсэж байсан. Надад эрх чөлөө хэрэгтэй байсан. Тэрхүү йог надад ихээр таалагдж. Би Vinyasa йогоор хичээлж эхэлсэн. Vinyasa yoga at that time. Йог хийснээр тэнцвэрт байдлаа эргүүлж олж авч сайн сайхан амьдрал, аз жаргал, бүрэн дүүрэн эрх чөлөөтэйгээр амьдрах боломжтой болно. Йог гэдэг хүмүүсийн тоо дэлхийд даяар нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүмүүсийн ухамсарын төлөвт өөрчлөлт гарч буйг харах боломж бидэнд нээгдэж болно. Ингэснээр дэлхий дээрх эв зохицол, тэнцвэр бүхий амьдрал зэгцлэх боломж бүрдэнэ. Йог хийдэг хүмүүс хэрэглээндээ анхаарал тавьж эхэлсэн бөгөөд говь хүний хувьд сайжирч, байгаль дэлхийд анхаарал хандуулах болж, сайн удирдагч нар болон төлөвшсөн. Йогийн хүч чадал үүнд оршино. Йог нь дэлхийд зөвхөн
сайн сайхны үрийг тарина. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэгдсэн үндэсний байгууллагаас 6 дугаар сарын 21-ний өдрийг олон улсын йогийн өдөр болгон тунхагласан. Тунхаглалд 117 орн нэгдсэн нь нэгдсэн үндэсний байгууллагын түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй дээд амжилтыг тогтоосон юм. Is it